За энэ Монгол Улсын их хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуулт байна. За нэгдүгээрт энэ 8-6-ад олон нийтэд гишүүн одоо хэдэн удаа асуулт асуусан, үг хэлсэн тоог бас мөн одоо гаргасан зарчмын зөрүүтээс хандлын тоог одоо нийтлэнэ гэж юм л та. Тэгэхээр хэрвээ одоо гишүүнд асуух асуулт нэг гарахгүй хэлэх үг одоо хэлэх одоо боломж эсвэл олдохгүй бид нар ч одоо аппликейшнээр дамжуулж хүсэлтээ өгөө цөөхөн гишүүд үг хэлэх асуулт асуух боломж олдож байгаа шүү дээ. Ийм байх юм бол одоо ажиллаа муу хийсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо хууль санаачлагч юу гэж бодож ингэж оруулсан юм бэ? За хоёрдугаарт 8-7-гийн 2-т одоо гишүүн ёс зүйн хэм хэмжээ алдах юм бол энэ 8-7-гийн 2-ын аад 30 хүртэл хоногоор асуулт асуух үг хэлэх эрхийг хасах гэж байгаа юм л та. Гэтэл тухайн гишүүн чи өөрөө ард түмний мандат аваад альва асуудал дээр тэр ард түмнийхөө төлөө үг хэлэх, асуух эрхтэй байх ёстой шүү дээ. Тэрийн тэгээд нэг ёс зүйн дид хороо гэд нэг хэдэн хүмүүс тэр эрхийг хасчиж болж байгаа мó? Ямар одоо үндслээр энийг оруулж байгаа юм бэ? За тэгээ 8-10-т гишүүн ажлын хэсэг юм уу одоо хэн шалгах төр хорооны хуралдаанд тасалсан бол гэд оруулсан ба. Энэ одоо нэг удаа л ямар нэгэн одоо шалтгааны улмаас тасалчих юм бол шууд тэгээд дураараа нөгөө ажлын хэсэг нь хаслаа гэд хасчих юм уу гэдэг юм асуулт. За энэ дараа нь энэ 22-ын 6 дээр энэ байнгын хороодыг одоо нэмсэн байна л та. За зарим дээр нь бол санал нэг байна. Гэхдээ нүрэгтлийн байнгын хороо гэж нэг ерөөсөө маш олон чиглэлийн асуудлууд ярьдаг. Тэгсэн мөртлөө асуудлууд тийм олигтой шийдэгдэх боломжгүй. Ийм нэг байнгын хороо байгаад байна. Энэ иргэдээс ирсэн санал хүсэлт өргөдлийн яг мэрэгжлийн байнгын хороодод нь тарааж өгөөд тэр нь хүлээж аваад тэр мэрэгжлийн байнгын хорооныхоо хүрээнд шийдээд тэндээс нь тогтоол шийдвэр нь гараад ингээд явж болтгүй юм уу? Тэгэхгүй бол нэг боловсрал ярьж ирсэн аа, нэг орон сууц яриад, нэг нийгмийн одоо асуудал яриад ингээл үсрээл ерөөсөө мэрэгшсэн байдал тэнд огт харагдахгүй юм руу л өсчиж ордог. Тэгсэн мөртлөө огт асуудал шийдэхгүй ард түмэнд өчнөө итгэл найдвар төрүүлээд энэ их хурал дээр авчраад үг мүгийн сонсоод тэгсэн мөртлөө ерөөсөө ингээ асуудал нь шийдэгдэхгүй. Нэг ийм байнгын хороог яагаад хэвээр нь одоо энд үлдээж оруулсан бол энэ өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа нь тийм сайн явлаа гэсэн дүгнэлт энэ тэндээс гарсан юм уу? За хэн хариулах вэ? За улсын хурлаараа бямц зөвхөн микрофоныг өгье. За өндөр мөшийн асуултанд хариулъя. Тэгэхээр улсын хурлын гишүүдийн эрсцийг сайжруулах, саналаа биечлэн өгөх, хөшүүрэг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, гишүүний одоо бодиттой оролцоонд үндэслэн хариуцлага улсын хурлын үйл ажиллагааг сайжруулж, улмаар одоос парламент итгэх, төр итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх зорилго бүхий заалтууд одоо улсын хурлын тухай хуулинд орж байгаа. Түүний нэг хэсэг нь бол таны одоо хэлж байгаа ээлж чуулганы хугацаанд гишүүний эрс саналаа биечлэн өгсөн байдал, чуулганы хуралдаанд асуулт асуусан, үг хэлсэн тоо, дээрээс нь одоо дотоод гадаад одоо албан томилолт, хууль санаачилсан яг өөрийн биеэр зам хууль санаачлагад оролцсон, ажлын хэсэг ахалсан, ажлын хэсэгт одоос орж ажилласан энэ байдлуудыг бүгдийг одоо статистик мэдээллүүдийг нэг үрчлэн бүртгэж нэгтгэж үүнийг олон нийтэд одоо ил тод нээлттэй мэдээлдэг байя гэж орж байгаа. За энэ зорилго нь юу юм бэ гэхээр улсын хурлын гишүүдийг одоо илүү одоо энэ ард түмний өргөсөн тангарахтаа хариуцлагатаа ажиллаа хийх үгээрээ одоо улсын хурлын үйл ажиллагаа тасалдахгүй хурдан шуурхаа явах ингэснээр одоо төр дэд ард түмний итгэл нэмэгдэх энэ бололцоог бий болгоно гэж үзэж байгаа. Одоо ингээд эрдэнэд орчоод саналаа өгдөг алга болчдөг. Тэгээд үндсэндээ бол тэр санал унаад байдаг. Эсвэл одоо байнгын хуралдаанд оролцохгүй гишүүдэд хэдэн цаг дуудуулаад ингээд хуралдаанд тасалдах явдал олон удаа бас гарч байгаа. Тийм болохоор энэ бас илүү одоо мэдээлэл өгчөд ард түмний өмнө хүлээсэн тийм үү сонгогчдод төлөөлөх эрхээ үүргээ одоо хэрхэн биелүүлж байгааг нь ил тод мэдээлдэг байя. Тэр тухайн гишүүний идэх оролцоог үздэг бай. За ажлын хэсэгт орно гэж орчоод ажлын хэсэгт хуралдахгүй, эрдэнэ бүрдэхгүй удаа дараа тасалдах тохиолдол маш их гарч байгаа. Тийм болохоор
ажлын хэсэгт орчоод ажлын хэсгийн хуралдаанд 2 удаа ирэхгүй болвол ажлын хэсгээс насъя. Өөр ажлын хэсэгт орох боломжтой хүмүүс нь оруулъя. Иймэрхүү зохицуултууд орж байгаа. За ёс зүйн зөрчил гаргавал гэдэг дээр улсын их хурлын гишүүд бас өөрсдөө ёс зүйтэй байх ёстой, илүү үлгэр жишээ манлайлалтай байх ёстой. Гэтэл өөрсдөө их хурлын чуулганы хуралдааны тагнамд хэлсэн үгэнд хариуцлага хүлээхгүй гэдэг утгаараа ард түмэндээ буруу үлгэр дуурайл үзүүлдэг, өөрсдөө ёс зүйг авиралдаг, бүдүүлгүүг хэрэгэлдэг, бие биенээ гэмт хэрэгт гүтгдэг, гутаадаг, худлаа мэдээлэл тараадаг. Энэ нэргээд бас ард түмний төрд итгэх итгэл, эргээд парламент итгэх итгэлийг солруулж байгаа. Тийм болохоор удаа дараа ийм зөрчил гаргаад байвал тэр байнгын хорооны хуралдаан, чуулганы хуралдаанд үг хэлэх, санал өгөх эрхийг хязгаарлах, энэ эрхийн ихтэй ёс зүйн дэд хороо тодорхой үндэс шалтгааныг судалж тогтоож байж хязгаарлах ийм зохицуултууд орж байгаа. За ажлын хэсгээс асахыг хариултсан өргөдлийн байнгын хорооны тухайд бас нэлээд ярьсан. Тэгээ нэлээд ярьж байгаад яа харахгүй бас парламентын үйл ажиллагаа илүү нээлттэй явуулахад ди парламент бидний тийм үү петишн гэдэг шинэ бас олон нийтийн харилцааг бий болгох, иргэд олон нийтэйгээ илүү санал бодлолын тулгуурлаж харилцахад өргөдлийн байнгын хороонд тодорхой чиг үүрэг байх хэрэгтэй байна. Урд нь бол өргөдлийн байнгын хороонд байгуулагдахдаа яадаг байсан бэ гэхээр ерөөсөө бүх асуудлаар эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, байгаль орчны асуудал, уул уурхай асуудал гээд бүх байнгын хорооны асуудлаар өргөдлүүдийг хүлээж аваад хилцдэг байсан бол энийг хязгаарлаж байгаа. Тодорхой асуудлаар нийтийн хэм хэмжээний шинжтэй нийтийн олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой энэ ди парламенттай холбоотой асуудлууд дээр өргөдлийн байнгын хороо тодорхой чиг үүрэгтэйгээр ажиллах нь зөв юм болов уу гэдэг үүднээс оруулж ирсэн гэдгийг танд хариулъя. За өндөр гишүүнд тодруулъя. За дараа нь тодруулгын дараа. За бэмцэг та ерөнхийд нь ингээ хариулаад байна. Яг одоо жишээлбэл энэ гишүүд хариуцлагатай байх, саналаа өөрөө байж өгөх мөх гэдгийг бол би хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ асуулт асуусан үг хэлсний тоо гэхэр ч үг хэлхийн төлөө хэлэх, нөгөө асуудлаа ойлгохын төлөө хэлэх биш, хэлхийн төлөө хэлэх гээд уралдаад асуухын тулд асуух гээд уралдаад байх гэдэг нэг юм асуудал. Хоёрдугаарт энэ ёс зүйн дэд хороо чинь гишүүний мандат би одоо бусад арга хэмжээ авах заалтуудыг нь бол хүлээн зөвшөөрöd байгаа. Гэтэл үг хэлэх, асуух асуулт тэр мандатын энэ ёс зүйн дэд хороо гэдэг нэг хэдхэн хүн хасчиж болохгүй ч тэр чинь ард түмний одоо 40 мянган хүний сонгогчийн тэр мандат явж байгаа учраас гэдэг ийм юугаар асуугаад байгаа. Тэгээд энэ 8-10-т одоо удаа дараа гэж тасалсан гэж баг оруулах нь зөв байх гэж бодож байна. За их хурлын дарга бэмцэгтийн микрофоныг өгье. Түрүү хэлхээ марчиж юу? Энэ дэг дээр бас орж байгаа асуудал байнгаараа чуулган дээр үг хэлэхдээ бүлгээр дамжуулж асуулт асуух, үг хэлэх нэрээ өгч урд нь бол тэгээ авдаг байсан. Тэгээ асуулт асуур хичээд, үг хэлнэ хичээд нэрээ өгчөөд бусдынхаа боломжийг хязгаарлаж хаачаад асуултаа асуудаггүй, үгээ хэлдэггүй. Тэгээ хайгуу хатууд ихтэй болцсон байгаа. Энийг уян хатан болгож байгаа. Ерөөсөө асуулт асууж үг хэлэх гишүүд өглөө чуулганы хуралдаан дээр ирээд шууд үгээ авчдаг болно. Зүгээр даргын дэрэгдэх зөвлөлийн хурлаар бол тодорхой асуудлыг хэлцэх хугацааг нь тогтоож өгнө. Хугацааг нь тогтоож өгвөл тэн дотор их хурлын гишүүд асуултаа чөлөөтэй асуух, үгээ чөлөөтэй хэлэх эрх нь нээлттэй болчих. Бүлгээр дамжиж заавал бүлэг дээр хязгаарладаг байдлыг бол чөлөөтэй зохицуулж байгаа. Тэр юу хоёр дахь нь тэр одоо ер нь бол зайлшгүй байх ёстой. Бас нэг хүний эрх нөгөө хүний эрхийг хязгаарлагдах ёстой. Бид өөрсдөө үлгэр дуурайл дээр. За нэвлэлт хариулт дэд дарга Баатэрдний микрофоныг өгье. Ер нь яг бас нэлээд хуулиудыг үзэж байгаад энэ хуулийн ажлын хэсгүүд бас энэ саналуудыг оруулж ирсэн. Тэгэхээр үнэхээр бас тодорхой хэмжээний зөрчил гаргаад байгаа ийм тохиолдол байх юм бол энд 30 хоног гэсэн байдлаар үг хэлэх эрхийг нь бол бас хасъя гэсэн ийм санал орж иж байгаа. Тэгэхдээ энэ хууль дээр ажлын хэсэг гарна. Ажлын хэсэг бүх нам эвслийн энэ 5 нам эвслийн одоо саналаа өгсөн энэ гишүүдээс өөрөлдвөл ажлын хэсэг бол бүрдээж явна. Энэ дээр бол дахиад ярих юм боломж олцоо бол гарна. Энэ хоёр талтаа л асуудал байгаа. Нөгөө талаар бол мэдээж ард түмний
квот ирэх авсан энэ хүмүүсийн дуу хоолойг бас нэгтгэн хорих нь бол зөв буруу гэсэн ийм саналууд бол бас гарч ирээд байгаа таны тавьж байгаа санал. Тэгэхээр энийг бас авч хэлцэх зүйтэй байхаа. Ер нь бол ажлын хэсгээр бас гараад ирээ. Ер нь бол нийгмээс хүсэж байгаа зүйл бол биднийг одоо улсын их хурлын гишүүдийг аль болох ёс зүйтэй, аль болох одоо дигтэж За бямцх даргын микрофоныг өгье нэмж хариулт. Энэ дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйл дээр сая ундрам гишүүд асууж байгаа асуултыг наривчлан зохицуулсан байна. Нэг сарын хугацаанд нийт санал хураалтын 50% оролцоогүй бол 50%. За мөн одоо хүндэтгэн үүсэх шалтгаан өөр 5 удаа тий хуралдаан чуулганы хуралдаан тасалсан бол саяны одоо зохицуултыг хэрэглэнэ гэж маш тодорхой. Нэг ерөнхийлөгчийн хуулийн чинь бол 30% уралдаанд оролцоог бол бүр ирэх асуудал ярина гэж байсан бол энэ дээр бид нэр илүү 50% нь оролцоог бол 5 удаа чуулганд оролцохгүй бол санал хураалтанд 50% нь тийм санал хураалтанд оролцоог 5 удаа чуулганы нэгдсэн уралдаанд оролцоог бол энэ одоо эрхийг хязгаарлах ийм зохицуулт орж байгаа. Илүү хариуцлагатай болох үүднээс. За Баттуурын энх хоёр гишүүний микрофоныг